хамгийн аимшигтай нь Америк хүмүүс нь өөрөө цагаан үстэй хүмүүс нь өөрөө дайсны талдаа яваад байгаа байхгүй. Төсөөлөл үүсчихсэн. Манай Монгол дотор хятадуудыг бослог гаргаж байна. Тэгсэн чи хэдэн манай Монголын хүмүүс хятад тугийг ингээд барьцсан. Энэ хужаа нарыг авч үлдэх ёстой штэ гэж ярьж байгааг төсөөлчих заяа. Америкийн нэгдсэн улс хизээ нэгэн цагт Америкийн нэгдсэн улс байха болно. Иргэдийн дайн болно. Тэгээ Америк улс 2003 хуваагдана. За, өдрөө битиш дараа. Гэхдээ энэ холоос харагдчихээн. За яа. Одоо харцгаая. Өчтөр шүн, өчтөр орой, өчтөр өдөр Лос Анжелес хотод Калифорниад юу болсон бэ гэх юм бол ер нь бол иргэдийн дайны эхлэл нь харагдаж эхэлж байгаа. За, юу юм бэ гэх юм бол нам дотроо ч гэсэн тэ Republican, Democrat, Liberal, Conservative Америк үндэслэл одоо их оронч хүмүүсийг оруулаад ирье. Тэ хүн болгон манай улс руу орох ёстой. Бид нар бүгдэнд туслах ёстой. Бид нар бүгдийг хайрлах ёстой. Бид нар хүн болгоныг тэ эрүүл мэндийн даатгалаар хангах ёстой. Татвар байр сав маваар ингээд урьж байгаа. За тэгээ тиймэрхүү бодолтой хүмүүс юу ерөөсөө анзаардгүй юм бэ гэх юм бол ямар төрлийн хүмүүсийг оруулж ирж байгаа юм бэ? За Дональд Трамп нэг томоохон сонгуулийн амлалт өгсөн. Юу юм бэ гэх юм бол хууль бусаар манай Америкт амьдарч байгаа хүмүүсийг бүгдийг баривчлаад хөөгөө гаргана. За хаанаас эхлэх юм бэ гэх юм бол гэмт хэрэгтэнгуудаас эхэлнэ. За цэвэрлэгийн айлд дээр эхэлсэн хэдэн зуун мянган хүмүүсийг гаргаад хөөгөө гаргаж байгаа. Тэгээд хаана хамгийн олон хууль бусаар иргэдүүд амьдарч байгаа юм бэ гэх юм бол Калифорниад. За Калифорниа дээрээ одоо тий хүмүүсийг хууль бусаар ингээ зөөгөөд эхэлсэн чи одоо бослог гарч эхэлж байна. Харцгаая. Иргэн Америк улсын иргэн Америкт амьдарч байгаа оршин суугч нар юу хийж байна гэх юм бол хууль бусаар цагдаа Department of Homeland Security цэргийн албан руу халдж байна. Хууль зөрчиж байгаа. Энэ юу юм бэ гэх юм бол бослог маягийн юм болж байгаа да. Тэгээ Америкийн тугийг хэсгүй байгаа. Тэ Мексик, Колумб, Венезуэла улсын тугийг их оронч хөдөлгөөн ерөөсөө биш. За Америк дотор юу болж байгаа юм бэ гэх юм бол томоохон хугарал аль хэдийнэ болоод эхэлсэн. Энийг хэн эхлүүлсэн бэ гэх юм бол Обама эхлүүлсэн. Окей? Обама. Yes we can blah 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 bullshit ярьдаг Обама энийг эхлүүлсэн заяа. Обама Америкийн хамгийн гамшигтай ерөнхийлөгч байсан. 8 жил ирэх барьж явах үедээ юу хийгээд эхэлсэн бэ? Юуны суурь тавьсан бэ гэх юм бол энэ race war-ийн дайныг эхлүүлсэн. За diversity, equity, inclusion, blah 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 blah, trans, LGBTQ янз бүрийн юм ярьсаар хагаад юу болж исэн бэ гэх юм бол Америкчууд дотроо бүлгээрээ ингээ хуваагдчихж байгаа. Hispanic хүмүүс, Mexico, South America хүмүүс, цагаан хүмүүс, хар хүмүүс, тэгээ ингээд Индиан хүмүүс ингээ хоор хооронд ингээ бүлгэлээд Америк нэгдсэн улс байхаа болоод Америкийн tribal холбоо болж эхэлж байгаа хгүй. Чи хаанах юм бэ? Би Мексик гаралтай. Чи хаанах юм бэ? Тэ? Би Индиан гаралтай. Чи хаанах юм бэ? Би Муслим, Middle East гаралтай. Чи хаанах юм бэ? Гэт одоо тиймэрхүү юм болоод эхэлж байгаа хгүй. Тэгээ нийгэм ерөөхдөө одоо хугарлын цэг дээр хүрсэн байгаа. Одоо энэ зүгээр энэ зам баттай Мексик гаралтай байна. Юу гэж юм бэ? Зүгээр хүм болгоны машин руу зүгээр чулуу шидэж байна даа. За одоо цагдаагийн машин руу чулуу шидэж байна. Яагаад эдгээр гарч ирээд энэ хүнийг баривчлах байгаа юм бэ бом? Тэг хүмүүс нэг баярлж байна. Энэ юу болж байгаа юм? Нийгмийн тэг бүтэц задарч эвдэрч байгаа. За тэгээд энэ гайхалтай зургийг харж байгаарай. Лос Анжелес хот шатж байгаа. Иргэн лүү халтж байна. Хулгай болж байна. Гэмт хэрэг болж байна. Хөрөнгөлөө дэлгүүр бизнесийн будаа болгож байгаа. Тэгээ энэ Америк биш болоод ерөөхдөө
Мексиктэй төстэй болж эхэлж байна. Centers in my practice of 40 years, but everything has changed now. Бүх юм өөрчлөгдсөн гэж. Attorney Nieto, we're going to let you go on this note. Thank you so much for giving us a few minutes of your time. We're going to have to move down to downtown LA as things seem to be picking up down there. Once again, we thank you for your time. Let's get to Lauren Posen, who is down there. Lauren, what are you seeing and hearing? It's looking like... За, oh my gosh, юу болж байгаа юм бэ гэх юм бол одоо баг удахгүй тий онцгой байдал зардагтаад Америк цэргийн албахан Marines Army-гийнхэн ишээ олж 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум. Бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны яалт ирсэн. За, энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таач чанд борлуулалт дутж байгаа. За, чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Мэдээж хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл, тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За, энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад анхны харилцагч контентээрээ дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээлэл доор. За, амжилт нь хүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх юм бол доор. Линкэн дээрээ дараарай. За, одоо контент дээр өөрчлөлөө. A large crowd of law enforcement come out. We have, oh my God, we have tear gas, we have fireworks going off, tear gas is in the air, people are dispersing. Mexico I can't see anything. I'm sorry, I can't. Тэ. Одоо тэгээд Мексик гаралтай хүмүүс, цагаан хүмүүс л алдаж эхэлж байна. Харууд цагаан хүмүүс л алдаж байна. Тэгээ удахгүй хизээний цагт цагаан хүмүүс нь заяа залхаад юу хийгээд эхлэх юм бол хариугаа барьж эхэлнэ. Би чинь ээжийг чинь аална гэж. Ямар гэмт хэрэг хийсэн бэ эднэр хууль бусаар энэ улс руу нэвтэрсэн. Окей. Америкийн нийгэм одоо юу болж байна гэх юм бол хуулийн ойлгоо болж эхэлж байгаа. Хуулийг хүснээр ойлгож эхэлж байгаа. Хэл гэсэн юм байхгүй, тусгаар тогтнол гэсэн юм байхгүй, иргэншил, оршин суугч гэх мэт ч юусэн байхгүй болчих. I'm sure you're proud, bitch. Oh, you motherfucker, Төсөөл үүдч манай Монгол баахан хэттүүд ингээ бөөг нөрцсөн ямар гэмт хэрэг хийсэн бэ? Бичиг цаасгүй, визгүй, паспорт дээр тамга даруулаагүй, хууль бусаар Монгол руу орж ирээд хэттийн тугийг ингэж байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгээ Монголынхан тусгаагийнхан цэргийн албахан тий хэлийнхэн гайлынхан хүмүүсийг ингээ цуглуулж аваад шорон дотор хийгээ зөөгөө гаргаад хэтлүү гаргаад ирээд эхэлсэн чинь эднэр бослог гаргаж байгаа. Та юу гэж бодох юм? Манай нийгэм гайгүй. Одоо Америк юу болж байна гэх юм бол энэ болохгүй гэдэг байгаа байхгүй юу? Энэ манай энэ улс дотор хууль бусаар орж ирсэн хүмүүс үлдэх ёстой гэж тэнхтэй явж байгаа. Тэгэд хамгийн аимшигтай нь энэ Америк хүмүүс нь өөрөө цагаан устай хүмүүс нь өөрөө энэ дайсны талдаа яваад байгаа байхгүй. Төсөөлө үзчихсэн. Манай Монгол дотор тий Хятадууд нэг бослог гаргаж ийна. Тэгсэн чи хэдэн манай Монголын хүмүүс хятад тугийг ингээд барьцсан. Энэ хужаа нарыг авч үлдэх ёстой штэ гэж ярьж байгааг төсөөлчих заяа. Энэ бол эднэр бол нөгөө Обама, Joe Biden diversity, equity, blah blah blah, anti-racism, racist байж болохгүй гэд ингээд тархиа угаалгацсан дайсны төлөө тэмцэж байгаа байхгүй юу. За энийг тэгээд ингээд тий 4 юм уу 8 жилийн дараа юу болох юм бэ гэх юм бол эднэрийг одоо тассан зогсоохгүй юм бол энэ Мексик гаралтай юм уу хар арьстангууд нь муслимчууд нь пакистанчууд нь энэгтгэгчүүд нь заяа бүлэглэхсээр агаад энэ цагаан хүмүүсийг яах юм? Энэ зогсож байгаа энэ эмхтэй тий энэ эмхтэйг яах юм? Тэр эмхтэй юу ч хэлэх юм бэ? Би таадын төлөө тэмцэжсэн штэ. Бослох дээр бичлэг би энэ байна гэх юм бол эднэр тоохгүй. Үгүй зайл чи цагаан хүн. Энд байх ёсгүй. Тэгээд ингээ яадаг юм бэ гэх юм бол хотыг ингээ хуваагаад явчих. Mexico town, China town, India town гэх мэтчлэн. Тэгээд бүлэг бүлгээр ингээ явсараад тэгээд
иргэдийн дайны суурь ингэ тавигдчихж байгаа. Одоо бид нэр юу болж байгаа юм яг амарсан харж байна те. Гайхалтай. Тэ. Мексикийн туг хүмүүсийн машин зам хааж байна те. Тэгээд нэр мэдрэл муутай ингээд сошиал медиа дээр өөрийнхөө зураг тавиад гэж явж байгаа. За сошиал медиаар тавигдсан юмыг бүгдийг нь ухаад олоод тэг face recognition-ээр бүгдийг гаргачихсан. За тэгээ Калифорни мужийн засаг дарга Америкийн демократ нам. Тэгээ Gavin Newsom юу ярьсныг одоо хэдүүлээ сонсцгоо. Donald Trump is threatening to defund California, but it's Econ 101. California is a donor state. We provide over $80 billion more in tax revenue. Татвар ярьж байна. Donald Trump юу хийсэн бэ гэх юм бол за наад хууль бусаар амьдарч байгаа хүмүүсийг гаргаа. Хууль зурсан хүмүүсийг гарга, гэмт хэрэгтэнгуудыг гарга. Тэ? Гэсэн чинь үгүй гэдэг байгаа байхгүй. Тэ? Энэ хүн state-ийн засаг дарга, окей? Аймгийн засаг дарга. Монгол улсын ерөнхийлөгчд юу хэлж байгаа юм бэ гэх юм бол зайлаач. Тэ? Төсөл үүсчих заяа. Тэ? Дорнод аймагт баахан хятадууд тэнд байгаа заяа. Тэ? Хууль бусаар гэмт хэрэг хийж байгаа. Татвар төлөхгүй гэх мэт. Тэ? Тэнд бүр ингээд Chinatown барьцсан. Окей? За тэгсэн чинь Дорнод аймгийн засаг дарга. Одоо энэ зүгээр төсөөлч шүү заяа. Засаг Дорнодын засаг дарга би ерөөсөө муулахгүй байна. Хин бэ мэдэхгүй. Sorry. Тэгсэн чинь ингээд Дорнод аймгийн засаг дарга нь ерөнхийлөгч рүү ингээд хэлж байгаа заяа. Хөрөл цөхөө чи яв. Чи энэ байх ёсгүй. Тэ? Бид нар улсын төсвөлөө ингээд татвар төлж байгаа юм бол та нар зүгээр чимээгүй байдаг. The federal government, then the federal government provides to the people of the state of California. We help pay federal bills. So Donald Trump's going to. За. Тэгээд энэ Америк улсын арчилсан нам хамгийн бүтэхгүй нам. Окей? Хамгийн бүтэхгүй нам. Хүний сайн сайхны төлөө ингээ ярьсаар хагаад юу болж байгаа юм бэ гэх юм бол Америкийн хамгийн баян, хамгийн гоё цаг агаартай. Хамгийн сайхан орчинтай. Энэ мужийг, энэ стейтийг дампууруулж байгаа. Тэгээ тэндээ одоо иргэдийн дайн эхэлж байна. So these are federal law enforcement officers that are carrying this out. As we see one more person, that person being dragged across the street for a moment there. Одоо мянгаар ингээ гаргаж байгаа. Тэгээ одоо онцгой байдал зарлалсныхын дараа Калифорни мужийн засаг даргийнхан эрх мэдлийн тастаад тэгэл ерөөхдөө state тэгээ Donald Trump улсынхан хэмжээд энэ одоо болж байгаа. Тэгээ нэг сонирхолтой юм заяа. Энэ хүн одоо жишээлбэл Мексик хүн заяа хууль бусаар орж ирсэн. Тэ. Тэгээд Калифорниад нэг сургуулийн ээж аавын уулзалтан дээр ингээ гоншихын жаа. Remember when I went to his bedroom to say goodnight and he was crying. За би хүүтэйг ингээ ярьжсэн чинь ингээ унтлагын өрөөл орсон чинь манай хүү уйлж ийсэн. Тэ. Энд амьдрах ямар хэцүү юм бэ? Энэ сургуулаа өөрчлөөч. Расизм яваад байна штэ. Because of the abuse that he was enduring in this school system. Тэгээ энэ сургуулийн систем дотор миний хүү ингээ доромжлуулж ийсэн. Тэ. Тийм учраас миний хүү хямарцсан. Тэ. Энэ сургуулийг өөрчлөх ёстой. Then why did you stay in Mexico? Тэгснэ юу асуусан. Then why didn't you stay in Mexico? Яагаад чи Мексикт үлдээгүй юм бэ? Тэгээ энэ хүмүүс энэ өөрийнхөө улсынхаа урагч нар дан ихэвчлэн эмгэгтэйчүүд заяа. Эднийг хайрлах ёстой. Энэ гэмт хэрэгтэн зүгээр штэ. Гэмт хэрэгтнийг би өөрчилж чаднаа. Тэ? Энэ toxic compassion гэж нэрлэх юм уу? Тэ? За. Одоо Лос Анжелес хотын засаг дарга. Okay. We are going to fight for all Angelenos. Бид нар бүх Лос Анжелес хүмүүсийн төлөө тэмцэнэ. Regardless of when they got here, whether they have papers or not. Хизээ манай хотлоо орж ирсэн надад хамаагүй. Бичиг баримттай юм уу надад хамаагүй. Окей. Ийм засаг дарга төсөөлтөө. Тэ? Хотоо ингээд хятад хүмүүсээр ингээд дүүргэцэн гэж бодъё. За. Тэгсэн чинь надад хамаагүй. Тэг бичиг баримттай юм уу? Би бүх тэ хүмүүсийн төлөө тэмцэнэ. We are a city of immigrants. Бид нэр ямар хот юм бэ гэх юм бол бид нэр иммигрантын хот шүү дээ. And this impacts hundreds of thousands of Angelenos.
Тэгээ энэ болж байгаа процесс, энэ иргэдийн бослого, энэ зам шатж байгаа дэлгүүрүүд ингээ бизнесүүдийг ингээ дампууруулж байгаа Лос Анжелес хотын бүх иргэдийг ингээ нөлөөлж байна. We are going to fight for. Одоо нэг бичлэг хараарай. За тэгээ энэ хууль байхгүй орчин, замбраагүй орчин, тэ? Дэндүү найрсаг орчин, тэ? Хадуу хайр байхгүй орчин. Тэ? Гэмт хэрэгтэнтэй амар зөөлөн ханддаг, хилэн онгорхоо задгаа ороод ир, тэ? За гэмт хэрэг хийсэн ч би чамаа шоронд явуулахгүй. Хүнийг алсан ч ах тэ. Хууль бусаар хил давсан ч окей гэсэн орчин дотор ямар юу болж байна гэх юм бол одоо энэ Калифорниагийн нэг жижигхэн дэлгүүр 8 нэрийн дэлгүүр ажиллаж байгаа хүний бизнес руу ямар хүмүүс орох гэж үзэж байгааг хараад. Хараарстав. Хулгай хийхийн тулд заяа хүнийг алахад бэлэн болцсон байна. Нийгмийн тэр итгэлцэл тэ ёс зүй цагдаагаасаа айхан хууль хүндлэх нь хүний бизнес, хүний хөдөлмөр бүх юм байна. Тэ энэ нийгэм бол тэ энэ Лос Анжелес явж байгаа юм Калифорниагийн энэ нийгэм ерөөхдөө тесрээд тэ хогийн цэг дээр очих тун ойрох. Тэгээ эдний толгой дотор юу шингэдэггүй юм бэ гэх юм бол за бүх дэлгүүрүүдийг ингээд дампууруулчаад бүх байгаа боломжтой бүх юмыг хулгай хийснийхэн дараа нь юу хулгай хийх юм? Дахиад энэ бизнес нэгдэх юм уу? Энэ хүн одоо дахиад эрсдэл аваад энэ бизнес ажилуулах юм уу? Цагдаагийнхан юм хийхгүй юм бол энэ гэмт хэрэгтүүдийг гаргахгүй юм бол баримтлахгүй юм бол шоронд хийхгүй юм бол хэн тэ хүнсний дэлгүүр ажилуулах юм? Хэн хүнсний үйлдвэрлэл ажилуулах юм? Эдгээр энийг юусоо ойлгох байхгүй. За тэгээ Африкийн асуудал яг энэ байхгүй юу? Тэ South America-гийн асуудал нь яг энэ байхгүй юу? Тэ тэр муслим орнуудын асуудал нь яг энэ байхгүй юу? Нийгэм явдггүй. Данаа хулгай гэмт хэрэгээр дуустдаг учраас за тэгээ иймэрхүү хүмүүсийг оруулаад ирээд тэгээ тэр хүмүүс Калифорниа Division шиг газар шүү дээ. Тэ там болгож байгаа. Тэгээ энэ арчсан нам тэгээ дэндүү зөөлхөн хүмүүс расист байж болохгүй. Тэ эдгээр чи ямар амар расист юм яриад байна. Үгүй. Тэ энэ хүмүүсийг бүгдгийг баривчлаад улсаасаа хөөгөөд гарах ёстой.